Цагаан сар Монгол үндэсний уламжлалт шинэ жилийн баяр юм. Цагаан сар бол өвлийг өнтэй давж, хавартай, хавтай сайхан золгож нэг нас нэмсний баяр юм. Мөр гаргах ёс. Цагаан сарын шинийн нэгний өглөө үлддэг зан үйл бөгөөд өрхийн тэргэн өглөө эртлэн босоод наран ургах юм уу? Эсвэл суусан суудлын сайн зүгтээ тухайн жилийн цээрэ гаргаж байгаа ёс юм. Золгох ёс. Гэрийн хүмүүс гой сайхан дээл хувцас өмсөд гэрийн хамгийн ахмад хүмүүс болох өвөө, эмээ, аав ээж, ах эгч нартайгаа хадгаар залгана. Ийхүү цагаалга эхэлж ахмад залуучууд хүүхдүүдгээд тус тусдаа ялгарч айл болгонд орж золгох бөгөөд золгохоор ирсэн хүмүүсийг хүндлэн дайлж гарын алгыг нь дээш нь харуулна. Хадгаа хүний гар дээр тавихгүй доош унжуулсан чигээр нь залхана. Ямар ч насны хүнтэй хадагтай залгаж болоо. Тамхилах ёс. Хөөргөөр тамхилахдаа толгойг нь судлахгүйгээр тамхилдаггүй. Хөөрг зөрүүлэхдээ харшуулахыг цээрлэнэ. Эмэгтэй хүн тамхилахдаа өөрийнхөө хөөргийг магнаанда хүргээд хоёр гардан ахмад хүн зочин гичэндээ барина. Хөөргөний толгойг дарж болдоггүй. Эв түнжин эвдэрч хоорондоо муудалцахын тэмдэг гэж үздэг. Хөөрг ганцаар тамхилах тохиолдолд үгүй гэж хэлж болдоггүй. Ганцаар тамхилахдаа тамхи татдаггүй байсан ч гэсэн сурвал талаар нь аваад хацрандаа хүргээд буцааж өгнө. Тэгэхдээ ганцны сурвалыг нударгаараа ачиж буцаана. Та бүхэн минь сар шиндээ сайхан шинлээ.